Тэгсэн чинь шүүгч нар ирээд надад баяр хүргэсэн л дээ. Түрүү ингээд чамд баяр хүргье. Ингээд танаа хүүхдүүд ингээд хэр удаан бэлтгэл хийж байгаа вэ? Тэг хэр удаан ингээд ер нь бүжиглж байгаа вэ? Яг үүн нь ерөөс тэнцээнд оролцож байгаагүй штэ гэдгсэнтэй. Тийм би энэ хүүхдүүдийг бол манай энд жижиг 6 хүүхдийг бол юу яасан би 10 сарын хугацаанд бэлдсэн гэдгсэн чи вау нэрээ мө чи худлаа яриагүйс тэгээд үгүй нэрээ би юу гэж худлаа ярих вэ гэдгсэн чинь 10 сарын дотор яаж хүүхэд ийм болох юм гээд чи худлаа яриад байна яа. Үгүй би нэрнгээсээ би ярьж байна. Би худлаа яриаггүй гэдэг. Тэгээд итгэхгүй байсан л та. Тэгэхээр нөгөө Монгол хүүхдүүд бас арай нэг юм одоо соёлын хувьд арай ондоо. Тийм тэгээд бас нөгөө нэг ачаал даах чадварч гэдэг юм уу те өөртөөгөө бас ажиллах бүлэгчин бас ерөнхийдөө хэдий ингээ хүн харахад ингээд зүгээр хөдөлдөг юм шиг гоё л хөдөлдөг юм шиг харагддаг боловч яг үнэндээ бас маш их бодлоготой ухаантайгаар ажилладаг тийм одоо урлаг болон спорт